За сайн байцгаана уу? Edida контентээс мэдчилж байна. Би яг одоо Польш улсын нийслэл Варшавад ирсэн байна. Варшавад ирсэн учраас Варшавын кебабны кластер дээр ирсэн байна. Тэгээд өмнөх дугаараар бол Тендүр гэдэг кебабны газар дээр очиж кебабыг нээсэн. Харин энэ удаа бол яг Тендүрийн хажууд байгаа Эснав гэдэг кебабыг туршиж идэж үзье. Тэгээд Edida контент та бүхэнд таалагдж байгаа бол subscribe дараарай. Бид нар бодиттой, баримттай хараад бус хоолны шимж хүргэж байгаа. За тэгээд Эснав кебабыг хэрхэн байхыг харъя. Кебабны кластер руу явж байна. Өдөр бүтэнсээ өдөр байгаа учраас зөндөө олон хүмүүс кебаб идээд байгаа. Тэгээд та нар ингээ хараарай. Ерөнхийдөө бол хүн бол битүү байгаа. Кебабны газарда ирсэн. Тэгээд энэ Эснав гэдэг кебаб Google дээр 4.3 үнэлгээтэй байна. Тэгээд нийтдээ бол 4265 хүн үнэлгээ өгсөн. Би тэгээд хоны махтай кебаб авсан 31.7. Тэгсэн өөрөөр хэлбэл монголоор бол нэг 30,000 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээд захиалгаа өгсөн. Тэгээд кебабтайгаа бол үнгүү түрк цай дагалддаг. Тэр түрк цай бол ер нь амттай байдаг. Тэгээд нэг юм ажиглагдж байгаа. Одоо ширэн дээр нь бол 2 соус. Энэ нь одоо нэг нь сармисны амттай, нөгөөх нь бол халуун ногоотой. Dziękuję bardzo. Би тэгээд захиалга өгчөөд бараг 2 минут болоогүй байхад миний захиалга гараад ирсэн. Тэгээд захиалгатаа бол ингээд түрк цай өгчдөг. Тэгээд би бол талхтай биш, лаваш буюу одоо нэг гамбар шиг ядагтай нэмгэн гамбартай хоны махтай кебаб захиалсан. За одоо тэгээд кебаб харъя. Амттай. Кебабыг нэдэнгүүт нь мах ихтэй байна. Энэ бол таалагдж байна. Ногоо бас жоохон байна. Гэхдээ ногоо нь бол нэг их ногоотой кебаб нь дуртай биш. Мах нь илүү байвал таарж байгаа. Тэгээ энэ бол одоо нэг 70% мах, 30% ногоо байна. Ногоо гэхээр сонгон, салаатны навч, тэгээд помидор. Друзья, кебаба идчихлээ. Кебаба өгөхдөө ингээд үнгүү аяга түрк цай өгж байгаа бол надад таалагдж байна. Ерөөд амар гоё туршлага байлаа. Захиалга өгчөөд
би 2 минут хүлээгээгүй байхад захиалга маань гараад ирсэн. Кебаб нь мах ихтэй байсан. Хүний махтай кебаб ийсэн. Мах тэгээ ногооны харьцаа нэг 70-30 байсан. Кебаб нь гоё амтсан байсан. Дээрээс нь нэмээд ширээн дээр нь 2 соус өгж байгаа учраас одоо соусоо бол хүснээрээ кебабнда хийж болно. Тэгээд ингээ хоолой үедээ ажиглаж байхад бол хүмүүсийн гараа явангууд нь үйлчлэгч нь гурж ирээд гэлс ширээгээ тэрвэрлээд ширээгээ арчаад байгаа учраас надад маш их таалагдж байна. Тэгээд би бол энэ кебабд бол 5-аас 4 өглөө. Энэ бол Польшийн Варшав хотын кебабын кластерын Эснав кебаб байгаа. Би тэгээд дахиад Варшав ирэнгүүтээ яг энэ хажууд байгаа өөр нэг кебабын газар руу ороод харьцуулалт хийнэ. За тэгээд Идида контентийг дэмжиж байгаа юм бол лайк, шеэр, сабскрайбаар дэмжээрэй. Бид нар бодиттой, баримттай хараад бус хоолны шүмж үргэж байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.